байгаа. За давтрын ерөнхий үйлд орсон өөрчлөлтүүд бол одоо данснаас дансыг хаадаг, битүүмжилдэг явдлыг бол энэ удаагийн хуулиар ингээд зогсоолоо. За хуучин бол одоо дансыг давтрын хуульд орсноор одоо дансыг битүүмжилдэг гэсэн бол одоо үүнээс цааш бол дансыг битүүмжилдэг хаадаг явдлыг бол зогсоосон байгаа. Дансан дээр орж иж байгаа мөнгө засгийн газраас өргөн барьсан төс нь бол 80% үл маргах шугамар суудахдаг байхыг даал болгож өөрчилсөн байгаа. За тиймээс бол одоо цаашдаа манай аж ахуй нэгжүүд, иргэд, давтрын өртөө аж ахуй нэгж иргэд маань одоо цаашдаа хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг анх үднээс дансын битүүмжилдэг байх, дансан дээр нь хамгийн багадаа 30% нь үлдээдэг байхаар ийм хуулийн зохицуулт орж батлагдлаа. За алдангийн дээд хязгаар тогтоож давтрын шалгалтын хугацаанд алдан бодохгүй байх ийм зохицуулт ус давтрын ерхий хуульд оруулж өглөө. За хуучин бол давтрын маргаантай үед алдан нэмэгдээд боддог байсан, хязгаар байдаггүй байсан. Тэрийг бол дүүгээр хязгаартай болгоод 50-аас илүүгээр байхаар мөн одоо маргаантай үед нэмж одоо алдан бодохгүй байхаар энэ давтрын ерхий хуульд зохицуулт орсон байгаа. За давтрын тайлан залруулах хугацааг 2 жил болгож нэмэгдүүлж байгаа гэсэн. Одоо энэ бол нэн ялангуяа одоо манай жижиг дунд аж ахуй нэгжүүдэд болон одоо хуваарь бизнес эрхлэгч нарт одоо давтрын ийм таатай бодлого болж байна гэсэн. За маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл одоо алдан торгуулийг нэмэх хэмжлэхгүй байх зохицуултыг мөн одоо давтрын ерхий хуульд оруулж гиснээр бас онцлогтой болж байна. Давтрын маргаан бол одоо давтрын маргаан таслах зүйл шүүх гэдээ бас олон шат дамжлагаар явдаг болохоор тэр хугацаанд нь одоо нэмж одоо торгуул алдан хэмжлэхгүй байхыг одоо энэ хуулиар оруулж гисэн байгаа. За тэгээ энэ хугацаанд зөвхөн үндсэн давтрыг одоо төлбөрийг төлөх, давтрын төлбөрийг төлөх энэ зохицуулт орсон байгаа.